Хөөе цаан чин бүр утсан дээр хүртэл Counter Strike тоглоод байна гэ боддоо. Галзуу байгаас тээ. Би ч бас юугаараа дутав гэд за тэгээд энийгээ би та нартай хуваалцъя гэж бодоод энэхүү бичлэгийг эхлүүлж байна. За тэгээд олон юм жон гэлтгөө бичлэг рүүгээ орцгоё. バカか君は本当に死ぬぞ。君が好きです。 За эхний болохоор ерөөдөө Play Store руугаар GeForce Now гэдэг ерөөдөө Play Store-оос хайжна. Тэнгүүд нэг аппликейшн гараад ирнэ. Тэрийгээ ерөөдөө суулгах чинь. Хэрвээ гарч ирэхгүй бол ерөөдөө Google-ээс App Pro гэд хайчих. Тэнгүүд нэг сайт гараад ирнэ. Яг тийшээ оронгууд ерөөдөө download-г шууд улаан цан гараад ирнэ. Тэгээ download-ийн дараад тэгээ жоохон доош гүйлэнгүүд download app гэдэг дарангууд шууд автоматар татчих. Тэгээд татаж дуусгаад ерөөдөө App Pro-г ерөөдөө орчино. Тэгээ оронгуудаа бас адилхан ерөөдөө search дээр нь GeForce Now гэ хайгаад өчнөө. Тэнгүүд хоёр юм гарч ирнэ. GeForce гэдэг нэг хоёр гарч ирнэ тийм үү. Тэрнийх нь ерөөдөө дээдл дээр нь дараарай. За доотлол нь бол ерөөдөө TV дээр ашигладаг гэсэн. Тийм болохоор хэдүүлээ TV дээр ашиглахгүй утсан дээр ашиглаж болохоор дээдлийн GeForce Now гэдгийг татаад өгнө. Би бол одоохондоо ингээд татцсан. За тэгээ би ямартаж апдейт хийж ямартаж. За тэгээ татаж дуусгаад open дараа тэгээ орчноо. Дараач нь болохоор ерөөдөө энэ аппликейшнийг ашиглахын тулд танд ерөөдөө заавал ч VPN шаардлагатай байдаг. Учир нь Монголд энэ аппликейшн өрдөөсөө дэмждэггүй. Тийм болохоор хэдүүлээ VPN ашиглаж ерөөдөө аппликейшн руу нэвтэрнэ гэсэн үг. Тэгээд VPN гэвэл олон янзын VPN байгаа те. Ингээд төлбөртэй байдаг болохоор ерөөдөө энэ Proton VPN татаад аваарай. За энэ болохоор 100% үнэгүй. За тэгээд энийгээ татаж аваад тэгээд ерөөдөө буцаад ерөөдөө GeForce Now руугаа ерөөдөө буцаад орчноо. Тэгээд оронгууд нэг иймэрхүү юм гарч ирнэ. Тэнгүүд нь Get In гэдэг нэг товч байгаа. Тэрэн дээр нь дараад ерөөдөө нэг вебсайт руу нэвтрээд орчино. Тэнгүүд нэг хамгийн ихэнд нэг яг миний болохоор орж исэн болохоор бас ингэж оронгууд нэг амар нэг жижиг нэг ногоон тодруулсан байгаа. Тэр нь Sign Up гэсэн байгаа. Тэрэн дээр нь дараад өөрийнхөө аккаунтыг хийгээд орно. Тэгээд өөрийнхөө аккаунт Gmail-ээ хийгээд за тэгээд оронгууд ерөөдөө болоод буцаад GeForce Now руугаа орно. Ороод ирэнгүүт нь баахан нэг тоглоом байгаа. Тэнд дундаас Counter Strike-ийг сонгоод авчнаа. За тэгээд Counter Strike-ийг сонгоод авангууд Play гэдэг товч байгаа. Энэ дээр яг уул install гэж байх хэрэгтэй байх. Миний бодлоор бол тийм хаа. За тэгээд Play-гээ дарчна. Тэгээд Continue гэдэг дараад ерөөдөө Connecting гэдэг. Ерөөдөө одоо жоохон Connecting одоо энэ 507 гэж байгаа тэ. Энэ болохоор та 507 хүний дараа ойчртай байгаа гэсэн. Ойчр авч гинэ гэсэн. Та 507 хүний дараа тоглоом руу орно гэсэн. Ерөөдөө бол тэгнэ. Тэгээд энэ тоглоомыг тоглохын тулд заавал энийг хийх хэрэгтэй. За тэгээд энэ болохоор гэхдээ random гэсэн ингээд энэ минь над дээр болохоор 500 гэж юм тийм үү. Тэгээд ерөөдөө би ерөөдөө хүлээгээд ямартаач болгоод харуулъя. Одоо ингээд ерөөдөө болсон. Энэ ингээд харагдж байгаа нэг маус шиг байгаад. Энэ болохоор миний болохоор Bluetooth mouse keyboard байгаа. Энэ та ерөө Bluetooth mouse keyboard доо ерөө эдрийгээ бол тоглоход ер нь ямар ч асуудалгүй болчихно гэсэн. Bluetooth mouse keyboard байхгүй бол нэг юм консоль байдаг шүү дээ. PC tab консоль. Нэг тиймэрхүү юм дэлгэцэн дээр чинь гаргаж өгдөг. Нэг нь болохоор нэг keyboard чиг нэг keyboard гэж угаасаа keyboard. Нэг keyboard гаргаж ирнэ. Нөгөөх нь болохоор нэг PS5 гэх PlayStation-ы контроллер гаргаад ирдэг. Тагаа. Тэгэд энэ CS:GO нь болохоор яг албан ёсны шүү за guys. Албан ёсны
албан ёсны ингээд ерөөхдөө та нар жишээл Steam тэгээд найзуудаараа тоглож болно гэсэн үг ерөөхдөө. Оронгууд угаасаа Steam ч ороод ирнэ. Дэмэр хэдэж ингээд шууд ингээд Counter Strike ч ороод ирнэ. Тэгээд энийг тоглохын тулд бас жоохон утасны жоохон бас хэрэгтэй, quality дээр бас жоохон даах чадaltaй утас хэрэгтэй гэдэг. За тэгээд play дээр нь дараа тэгээд enjoy. Тэгээд энэ хүртэл үзсэн намайг хүмүүстээ баярлаа. За тэгээд би танарт нэг жижигхэн нэг юм тоглолтыг нэг буудалтыг харуулж байгаа л тэгээд ерөөдөө бичлэгээ дуусгая. Тэгээд надтай хамтаасан бүх хүмүүстээ баярлаа. Тэгээд peace out. Нэр нэг хэлэх зүйлээр мартчих. Энэ тоглоомыг тоглохын тулд та заавал Steam аккаунт тавих хэрэгтэй. Тэгээд Steam аккаунт байгавал эхлээд та бас Steam аппликейшнийг эхлээд утсан дээрээ бас суулгах хэрэгтэй гэдэг. Тэгээд суулгаад аккаунтаа оруулаад тэгээд тоглоом руу орохлоо Steam аккаунтаараа нэвтрээд. За тэгээд enjoy. Throwing flashbang. Feel your eyes, they're all over me. Don't be shy, take control of me. It's the vibe, it's gonna be lit tonight. Baby girl, I get it.